Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд дуулууртай байх нь үннийг олж авах үндсэн хичээл юм. Ямар ч асуудалгүй байх үед дуулууртай дагахад хүмүүст амархан байдаг. Харин асуудал гарч ирэхэд тэд дуулууртай дагаж чаддаггүй. Энэ тохиолдолд юу хийж болох вэ? Энэ бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд залбирч үннийг эрж хайх шаардлагатай. Өөрийгөө Бурхнаар өргөмжлөгдсөн эрхэм хүн гэж боддог байснаа Бурхны нүдэнд гавьяагүй, үнгүй тоглоом, юу ч биш, үнцэнгүй амьтан болсон хэрнэ Бурхныг баяртайяа дуулууртай дагдаг. Бурханд огт шаардлага тавьдаггүй хүн болох хүртэл тийм төвчний туршлагатай болох хүртэл хэр их хугацаа шаардлагатай вэ? Хэдэн жил итгэсэн нь хамаагүй. Харин ч хүн үннийг эрэлхийлдэг эсэх. Үннийг ашиглан завхарсан зан чанарын асуудлыг шийдвэрлэж чаддаг эсхээс энэ нь хамаардаг. Энэ бүхэн нь чиний эрэл хайгуул юу вэ гэдгээс шалтгаалдаг. Зарим хүн зөвхөн нэр хүнд байр суурь эрэлхийлж, үргэлж өөрсдийгөө гайхуулж, олноос онцгойрохыг хүсэж байдаг. Тэд өчүүхэн төдий ухралд бүтлгүйтэлтэй тулгараад нуран унаж, сөрөг болж сааждаг. Зарим хүн шудраг бус далим гаргахдаа гаргууд боловч үннийг хайрладаггүй. Тэд бусдыг хохироогоод ашиг тусыг нь хүртэх үедээ баярладаг. Үннийг олж аваагүй бол гунигддаггүй, санаа зовдоггүй. Зарим нь ямар нэг байр суурьгүй бол Бурханд итгэхдээ эрч хүчгүй байдаг бөгөөд байр суурьтай боломгцоо өөр хинээс ч илүү эрч хүчтэй байдаг. Тэгээд хизээж сөрөг болдоггүй. Харин ядарч үгтлээ баяртайгаар ажиллана. Тэд үннийг хэрэгжүүлэх эсвэл аливаа зүйлийг зарчмын дагуу хийхэд ямар ч анхаарал хандуулдаггүй. Үүний үр дүнд олон жил Бурханд итгэснийхээ дараач туршлагын гэрчлэлгүй байдаг. Цөөхөн жил Бурханд итгэжгээд сайхан туршлагын гэрчлэлтэй байдаг хүмүүсийг харах үедээ тэд атаархаж харамсдагч тэрхүү мэдрэмж нь арилсны дараа мөн л үннийг эрэлхийлдэггүй. Хэрвээ хүн үнний төлөө чармайхад анхаарлаа төвлөрүүлдэггүй, асуудлыг шийдвэрлэхэд үннийг ашигладаггүй бол хичнээн олон жил итгэлээж нэмэргүй. Үннийг эрэлхийлдэггүй хүмүүс хизээж Бурхнаар төгс болгуулж чадахгүй. Петр олон зуун шалгалт туулснаар төгс болгуулсан. Та нар ч бас олон зуун шалгалт туулах ёстой биш үү? Та нар одоо хэр олон шалгалт туулсан бэ? Олон зуун биш юм гэхэд ядаж ганц зуун хүрсэн үү? Петр олон зуун шалгалт туулснаар төгс болгуулсан тул хэрвээ та нар ганцыг ч туулаагүй бол эсвэл 100-г л туулсан бол туршлагч нь Петрийнхэд ёрт өгөж очихгүй. Чиний биеийн хэмжээ дулмаг. Чи үннийг эрэлхийлэхэд хичээл чармайлт гаргах хэрэгтэй биш үү? Яах ёстой вэ? Чи үннийг ойлгож хэрэгжүүлэхэд хичээл чармайлт гаргах ёстой. Хайхрамжгүй мөнгөнүү байж, юу ч нухацтай бодолгүй, хинэггүй амьдралаар амьдарч, бүхэл өдөржингөө юм хийгээд завгүй байж болохгүй. Завгүй байх нь асуудал гэж хэлж байгаа юм биш. Хийх юм ихтэй бол завгүй байх ёстой болно. Дандаа завтай байна гэж үгүй. Гэхдээ юм болгоныг зохицуулаад завгүй байхдаа ч гэсэн чи үнэн болон зарчимд шимтэх ёстой. Чи альвааг ойлгохоор оролдож, өөрт дутагдж байгаа зүйлээ Бурхнаас асуух ёстой. Бурхнаас яаж асуух вэ?
Өдөр бүр зүрх сэтгэлдээ тэр зүйлийнхээ төлөө Бурханд чимээг ихэн залбир. Энэ нь зүрх сэтгэлдээ үннийг хүсэн хүлээдэг гэдгийг чинь хүсэл эрмэлзлээ Бурханаар биелүүлэхийг хүсдгийг чинь харуулдаг. Хэрвээ зүрх сэтгэл чинь чин үнэнч бол Бурхан залбирлыг чинь сонсно. Тэрээр чамд сургамж авахд тохиромжтой нөхцөл байдлыг зохицуулж бэлдэж өгнө. Чи миний биеийн хэмжээ үнэхээр дулмаг. Бурхан намайг няцдарах том шалгалт надад өгөх болов уу гэж магадгүй. Үгүй, тэгэх боломжгүй. Бурхан тийм юм яавч хийхгүй. Хүний итгэл хичнээн их болохыг, жинхэнэ биеийн хэмжээ нь ямар болохыг Бурхан хамгийн сайн мэддэг. Чи үүнд итгэлтэй байх ёстой. Бурхан 3 настай хүүхдэд насанд хүрсэн хүний ачаа хизээж өөрүүлэхгүй, хизээж тэгэхгүй. Чи зүрх сэтгэлдээ үүнд итгэлтэй байх ёстой. Гэхдээ чи Бурханаас гуйх хэрэгтэй. Чамд тийм хүсэл, тийм шийдвэр байх ёстой. Тэр үед л Бурхан чиний хүсэлтийг биелүүлнэ. Чи үргэлж айж, нуугдаж, соригдохоос айдаг бол, амар тайван, зоох юмгийн амьдрахыг үргэлж хүсдэг бол, Бурхан чам дээр ажиллахгүй. Тиймээс чи чөлөөтэй, зоригтойгоор Бурханаас гуйж, өөрийгөө үнэхээр өргөн байрч, бүхнээ Бурханд даатгах хэрэгтэй. Тэгсэн цагт л Бурхан чам дээр ажиллана. Бурхан мэдээж хүмүүсийг дураараа тарчлаахын тулд ажилдаггүй. Харин үр дүн зорилгодоо хүрэхийн төлөө ажилдаг. Бурхан дэмий ажил хийхгүй. Эсвэл дааж чадахгүй ачааг чинь чамд үүрүүлэхгүй. Чи үүнд итгэх ёстой. Төгс болохоор эрж хайж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, боломжийн бүтээгдсэн зүйл байхаар чармайхын тулд хүн шийдвэртэй байх ёстой. Тэр нь ямар шийдвэр вэ? Төгс болгуулахаар эрж хайж, үнэнтэй хүн чанартай хүн болох, Бурханыг хайрлаж, гэрчилдэг хүн болохоор эрж хайх шийдвэр. Бурхан үүнд хамгийн их баярладаг. Хэрвээ чи тийм шийдвэргүй, харин зүгээр л би өөрийгөө гүйцэтгээд завгүй байна. Би ачаа өөрч, хөдөлмөрлөж, номлол сонсож байна. Би өөр хинээс ч дутахгүй гэж хэлээд сэтгэл хандаг бол чамд ямар ч хэтийн ирээдүй байхгүй. Сайндаа л чи хөдөлмөрчин болно. Гэхдээ Бурханы ардуудын нэг болохгүй. Чи ахиц дэвшил гаргахыг огт хүсэхгүйгээр байгаа байдалдаа л сэтгэл ханаж байгаа биш үү? Чи үннийг эрэлхийлдэггүй. Цуглаан дээр үнний талаар нөхрөлдөггүй. Номлол сонсмогцоо зүрмгэлдэг. Харин дэлхийн ертөнцийн хэрэг явдлыг ярилцах үедээ тасралтгүй чалчиж, нүд чинь гэрэлтдэг. Энэ нь хөдөлмөрчний зан авир юм. Үннийг дурдмагц, нүд нь гэрэлтдэг зарим хүн бий. Тэд хэтэрхий дутуу дулмиг гэдгээ мэдэрдэг бөгөөд ямар нэгэн сайн бодтой зүйл сонсох үедээ яаран тэмдэглэж авдаг. Тэд Бурханы шаардлагаас хэд хол байгаагаа, зүрх сэтгэлд нь хангалттай эерэг зүйл байхгүй, сатааны хор дэндүү их байгааг, Бурханы эсрэг хэтэрхий их тэрсэлдэгэ мэдэрдэг. Тэд дотроо Бурхан надад сэтгэл ханамжгүй байгаад гайхах зүйл алга. Би Бурханы хүслээс маш хол. Бурхантай ямар ч нийцэлгүй. Бурханыг хэтэрхий их буруугаар ойлгодог. Би хизээ Бурханы хүслийг хангаж чадах юм бэ гэж боддог. Өөрийгөө гүйцэтгэхдээ тэд эдгээр зүйлийг олж мэдхээр алгуурлалгүй оролдож, үргэлж Бурханы өмнө очин Бурхан минь, намайг сориоч, намайг илчилж, надад үннийг ойлгох, үнэн бодит байдлыг олж авах,
Таныг мэдэж авах боломж олгохыг би танаас гуйж байна. Намайг сахилгажуулж шүүж гисгээгэж гэж чимээгүйхэн залбирдаг. Тэд ачаа үүрэх үедээ үүнийгээ үргэлж оюун ухаандаа сандаг. Тэд үргэлж үннээр цангаж улмаар Бурхан тэдэн дээр ажиллаж эхэлдэг. Бурхан зарим хүн үйл явдал, зүйл, элдв янзын нөхцөл байдлыг зохицуулж, ингэснээр тэд өдөр бүр үүнээс ямар нэг зүйлийг сурч чаддаг. Тэд тэгээд ивээгддэг биш үү? Яагаад Петрт олон зуун шалгалт ирсэн бэ? Учир нь тэрээр үннийг эрэлхийлсэн. Бурхны шалгалтаас айгаагүй. Бурхны шалгалтууд нь хүмүүсийг ариусгахын төлөө байдаг гэдэгт итгэсэн. Энэ зам нь хүмүүсийг төгс болгож чадна. Энэ бол цорын ганц үнэн зам гэдэгт итгэсэн. Тэрээр үүний төлөө залбирч, үүний төлөө өөрийгөө зарлагдаж зориулсан. Тийм учраас Бурхан түүн дээр ажилласан юм. Энэ нь Бурхан Петрийг сонгосон. Петрийг сорьж төгс болгохоор шийдсэн гэсэн үг байж болох уу? Яг тийм. Бурхан нэг хүнийг сонгохдоо оюун ухаандаа зоригтой, зарчимтай байдаг. Энэ бол гарцаагүй. Яагаад ихэнх хүн Бурханаас ийм төрлийн ажлыг олж авч чаддаггүй вэ? Учир нь тэд үннийг эрэлхийлдэггүй. Ийм шийдвэр тэдэнд байдаггүй. Тийм учраас Бурхан тэдэн дээр ажилдаггүй. Бурхан хэнийг ч хүчилдэггүй. Бурхан хүнийг төгс болгохыг хүсэх нь гайхалтай зүйл бөгөөд хичнээн их зовлон зүдүүр туулсан ч энэ нь үн цэнтэй. Гэхдээ ихэнх хүнд ийм шийдвэр байдаггүй. Тэд шалгалт бэрхшээлтэй тулгарх үедээ зүгээр л яаран зөгтөж нуугддаг. Бурхан тийм хүнийг албадах уу? Зарим хүн үннийг эрэлхийлдэггүй. Христтэй нүүр тулан уулзах зоригч байдаггүй. Тэд Христтэй уулзах үедээ би юу хэлэхээ мэдэхгүй. Би ямар ч үннийг мэдэхгүй. Яаж нөхөрлөхөө мэдэхгүй. Христ миний асуудлыг харуул ичмээр байх биш үү? Намайг засвал би төвчж чадахгүй. Би Бурханаас зайлсхийж боломжийн зай барих ёстой. Хэрвээ би үргэлж Бурхантай холбоотой байж Бурханы өмнө амьдравал Бурхан намайг нэвт харж намайг зэвүүцнэ. Би таягдан хаягдаж сайхан хүрэх газартай болохоо болно гэж хэлдэг. Тийм байдаг гэж үү? Зарим хүн иймэрхүү санаа бодол өөрлөж байгаа. Бурхан тийм хүнээс ямар нэг юм шаардах уу? Үгүй, шаардахгүй. Тиймээс чи юу эрэлхийлнэ? Хэрэг шийдвэртэй байна. Бурхан тэр хэмжээнд л чамайг төгс болгоно. Хэрвээ чи үннийг эрэлхийлдэггүй, харин үргэлж Бурханаас нуугдаж зай барьдаг бол мөн өөрийнхөө бодлыг үргэлж Бурханаас нуудаг бол чам шиг хүмүүсийн талаар Бурхан юу хэлэх вэ? Ариун зүйлийг нохдод бүү өг. Сувдаа гахаан урд бүү хай. Чи үннийг хайрладаггүй. Бурханаас нуугддаг мөртөө Бурхан чамайг сорьж төгс болгохоор зүтгэн гэж бодож байна уу? Чи эндүрч байна. Хэрвээ чи зөвхөн биш бол хичнээн их гуйж залбираад нэмэргүй. Бурхан үүнийг хийхгүй. Бурхан хүмүүсийг албаддаггүй. Тэр нь Бурханы зан чанарын нэг тал юм. Гэхдээ үннийг эрэлхийлдэг хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл бол тэд Петр шиг, Йов шиг, эсвэл Авраам шиг байж чадах. Бурханы шаардсан амьдралын зөв замд орох. Бурханаас эмээж муугаас зайлах замд орж эцэст нь үннийг олж авч төгс болгуулах явдал. Бурхан ийм төрлийн хүнийг
олж аавна гэж найддагч хэрвээ чи өөрөө ирж хайхгүй бол Бурхан чамайг албадах уу? Үгүй. Бурхан хизээж хэнийг ч албадаж байгаагүй. Ариун сүнс чамайг тууштай хөдөлгөж, чамайг барьж аваад тавьж явуулахгүй. Чамайг төгс болгохоор зорж, төгс болгох хүртлээр болохгүй байна гэж үгүй. Үннийг хэлэхэд Бурхан тиймэрхүү юм яасан ч хийхгүй. Тэр нь Бурханы хандлага юм. Эцэст нь өөрийнх нь ажил гүйцэлдэх үед Йов, Петр, Авраам шиг илүү олон хүнийг олж авна гэж л Бурхан найддаг. Гэхдээ эцэст нь хэдэн хүн үнэхээр үннийг эрэлхийлж Бурханаар авахуулах вэ гэдэг нь Бурханы хүчилж албадахгүй зүйл юм. Бурхан юмыг зам ёсоор нь л явуулна. Энэ бол Бурханы бодиттой ажлын нэг тал мөн. Бурхан энэ нь 10, 20, 1000, 2000 эсвэл бүр 10,000 хүн байх ёстой гэсэн тодорхой тоо хэмжээг тогтоогоогүй. Бурхан энэ талаар ямар ч болцол тавиагүй. Бурхан зүгээр л ийм маягаар үргэлжлүүлж, бодиттой ажил хийж, үнэхээр хүмүүсийн дунд алхаж байгаа. Бурхан ингэж ажиллаж, үг хэлж, үнэнтэй холбоотой ажил буюу хүн төрлөختөнд ашиг тустай ажлын тал бүрийг гүйцэтгэдэг. Энэ нь зөв хүмүүсийн дотор, үннийг хүсэн мөрөөсдөг хүмүүсийн дотор Бурханы үргэлжлүүлэн хийдэг ажил юм. Эцэст нь шийдэмгий бөгөөд үннийг эрэлхийлдэг хүмүүс төгс болгуулна. Тэд хамгийн их өрөөгцөн мөн хамийг олж авах хүмүүс билээ. Бурхан хүн бүрд зөвхт байдлаар ханддаг. Хэнийг ч онцгойлж үздэггүй гэдгийг энэ нь нотолдог. Өнөөдөр та бүхэн Бурханыг дагаж чадаж байгаа нь тохиолдлын хэрэг биш. Үүнийг Бурхан аль эрт урьдчилан тодорхойлсон юм. Бурхан хүмүүсийн гэр бүл, төрөх газар, өсөж том болох орчин, хэвч шанар, авьяас бэлэг, ур чадвар, эргэн тойрныхон энэ бүх зүйлийг урьдчилан тогтоодог. Эцэст нь Бурханы зөвхт байдал ямар байхыг хүмүүс харах вэ? Эцэстээ амьд үлдээж, үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрыг олж авч чадах нь хүмүүсийн өөрсдийнх нь эрэл хайгуул төлсөн төлөөснөөс хамаарна. Бурхан эдгээр зүйлийг урьдчилан тогтоох нь нэг тал боловч хүмүүсийн хамтын ажиллагаач бас шаардлагатай. Бурхан хүмүүсийн явж буй замд мөн үнэнтэй эсэгт нь үндэслэн үр дүнг нь тодорхойлдог. Энэ бол Бурханы зөвхт байдал юм. Би махбодтой болсон Бурханы бодтой талыг хүмүүр харсан. Бурхан хүн нэг бүрд шудраг үндэслэлтэй ханддаг. Чи тэрийг харсан. Бусад хүнч харсан. Та нар бүгдээрээ харсан. Би махбодтой болсон Бурхан бол жирийн хүн. Зарим хүн Христийг хараад үзэлтэй болж тэр маш хэвийн үнэхээр үл анзаарагдам юм. Энэ үнэхээр би махбодтой болсон Бурхан байж таарах уу? Би түүнд итгэхгүй байна. Би түүнд яагаад ч итгэж чадахгүй гэж боддог. Эсвэл зүгээр л түүнийг дурамчхан дагаж түүнд эргэлзсэн байдлаар итгэж үзлээ тээсээр байдаг. Бусад хүмүүс Христийг хараад жаахан эрүүл ухаантай хандаж би махбодтой болсон Бурхан жирийн хүн боловч үннийг илэрхийлж хүмүүсийг амар хангаж чаддаг учраас би түүнд Бурхан шиг хандах ёстой. Би түүний үгийг үнэн бүтээгчийн үг гэж хүлээн авч хэрэгжүүлнэ. Би түүнийг дагна гэж боддог. Энэ хүмүүс эцэст нь төгс болгуулж үннийг олж авдаг. Ямар хүмүүс эцэст нь үннийг олж авдаг вэ? Үннийг эрэлхийлдэг хүмүүс.
Бурхан өөрийн сонгосон хүмүүсийг өдөр бүр усалж, хангаж, хариулж тэдэн дээр ажилдаг. Би номлож, нөхөрлөж, ариун сүнс Бурханы сонгосон хүмүүс дээр ажиллаж, хүн бүр усалгаа хангалт хүлээн авдаг. Хиндэж тусгайлан ханддаггүй бөгөөд чуулганы амьдралд оролцдог, үүргээ гүйцэтгэдэг хүн бүр ийм маягаар өдөр тутам Бурханы ажлыг эдэлдэг. Би хүн нэг бүрд адилхан ханддаг. Би хэнийг ч асуулт асуусан хариулдаг бөгөөд хэнийг ч онцгойлон халамжилдаггүй. Хиндэж тусгай нөхцөл байдлыг бүрдүүлж өгдөггүй. Эсвэл хэнийг ч яаруулж зоригжуулахаар оролдодоггүй. Ариун сүнсний нэмэлт гэгээрэл гэрэлтүүлэлт өгдөггүй. Эсвэл тэмдэг гайхамшиг үзүүлдэггүй. Бурхан тиймэрхүү юм хийдэггүй. Бурхан хүмүүсийн нүглийг уужилж, гэмшлийн замд оруулж, тэднийг Бурханд итгэдэг, Бурханд эргэлздэггүй болгохын тулд нэгүслийн эрен үед олон тэмдэг гайхамшиг үзүүлсэн. Ажлын одоогийн алхам нь тэр чигтээ үннээр ханхаас бүрддэг. Ингэснээр хүмүүс үннийг ойлгож, жинхэнэ итгэлтэй болж чадна. Чи хичнээн их зовсон ч эцэстээ үннийг олж авсан бол төгс болгуулсан хүн бөгөөд амьд үлдэнэ. Хэрвээ чи үннийг олж аваагүй бол ямар ч шалтак тоочоод нэмэргүй. Чи Бурхан ямар ч гайхамшиг үзүүлээгүй учраас би итгэж чадаагүй. Бурхан үргэлж миний ойлгохооргүй үннийг илэрхийлж байсан болохоор би итгэж чадаагүй. Эсвэл Бурхан дэндүү бодит хэтэрхий хэвийн учраас би итгэж чадаагүй гэж хэлж болох юм. Эдгээр нь бүгд чиний асуудал. Чамд яг л бусадтай адил үннийг өгсөн. Тэгвэл тэд яагаад төгс болгуулж, харин чи таягдан хаягдаж байгаа юм бэ? Чи яагаад үннийг олж аваагүй юм бэ? Энэ бол чиний шүүлт. Учир нь чи үннийг эрэлхийлээгүй. Эцсийн энэ үе шатанд Бурхан үгийн ажиллал хийдэг. Тэрээр хүн төрлөختнийг шүүж цэвэрлэхийн тулд үнэндээ үг ашигладаг. Тэмдэг гайхамшиг үзүүлдэггүй. Хэрвээ чи Бурханы гайхамшигыг харахыг хүсвэл тэртээ 2000 жилийн өмнө очиж тухайн үеийн эзэн Есүсийн гайхамшигыг хар. Энэ эрен үеийн итгэгч бүү бай. Чи Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авсан тул гайхамшигыг бүү хай. Бурхан гайхамшиг үзүүлдэггүй. Энэ нь үндэслэлтэй юу? Энэ нь шудраг үндэслэлтэй. Хэрвээ чи үннийг эрэлхийлдэг бол Бурхан чамайг онцгойлж үзэхгүй. Чи үннийг эрэлхийлдэггүй. Харин зүгээр л хөдөлмөрлөхөөр эрэлхийлж, эцсээ хүртэл үргэлж үнэнчээр хөдөлмөрлөдөг бол Бурхан чамайг үлдээж нэгүүлслээ хайрлана. Харин чи эцсээ хүртэл хөдөлмөрлөж чадахгүй бол таягдан хаягдана. Таягдан хаягдах гэж юу гэсэн үг вэ? Энэ нь суурил гэсэн үг. Энэ нь шудраг үндэслэлтэй бөгөөд хэнийг ч онцгойлон үздэггүй. Энэ нь бүгд Бурханы үг үнэнд үндэслэдэг. Энэ бүхнийг харгалзан үзвэл хүмүүсийн явж буй зам хамгийн чухал биш үү? Чи ямар зам эрэлхийлдэг? Ямар хүү хүн болохоор эрмэлздэг? Юу ярьж хайдаг? Юунд найддаг? Бурханаас юу гуйдаг? Бурханы өмнө байхдаа Бурханд хандах хандлага чинь ямар байдаг? Бурханы үгэнд хандах хандлага чинь ямар байдаг? Энэ бүх зүйл маш чухал. Та нар надад хэлдэ. Тэмдэг гайхамшиг үзүүлэх нь хүмүүсийг төгс болгож чадах уу? Жишээ нь чи автын усалд ороод Бурхан чамайг аварвал тэр нь чамайг төгс болгож чадах уу? Хэрвээ чи нэгэнтээ үхээд дахин амьлсан бол тэр нь чамайг төгс болгож чадах уу?
Эсвэл чи зүүдэндээ Тэнгэрийн хаанчлалд очиод Бурхныг харсан бол тэр нь чамайг төгс болгож чадах уу? Эдгээр зүйл үннийг орлож чадахгүй. Тиймээс Бурхны удирдлага төгсгөлдөө очдог. Ажлын энэ сүүлийн үе шатанд Бурхан хүмүүсийг төгс болгож илчлэхийн тулд үг ашигладаг. Энэ бол Бурхны зөвхт байдал юм. Хэрвээ чи Бурхны үгээр төгс болгуулсан бол Бурхан чамайг үлдээлээ гэж хинч гомдлож чадахгүй. Үлдсэний чинь төлөө Сатан ч чамайг буруутгаж чадахгүй. Бурхан ийм төрлийн хүнийг хүсдэг. Бурхан маш олон үг өгсөн тул хэрвээ чи эцэст нь юу ч олж авахгүй бол хэний буруу байх вэ? Буруу замыг сонгосон нь өөрийн чинь буруу. Хүмүүс ямар замаар явах нь үнэхээр чухал. Яагаад тэрвэ? Учир нь энэ нь тэдний хүрэх газрыг тодорхойлдог. Тийм учраас чи зөгнлүүд биелсэн эсхийг, Бурхан тэмдэг гайхамшиг үзүүлсэн эсхийг, Бурхан үнэндээ хизээ газар дэлхийгээс явахыг, Бурханыг газар дэлхийг орхин явах үед нүдэрэ харж чадах эсхээ олж мэдхээр байнга оролдох ёсгүй. Тэрийг мэдлээ гээд чамд ямар ч сайн юм болохгүй. Энэ нь чиний хүрэх газарт эсвэл төгс болгуулахад чинь нөлөөлөхгүй. Тэгвэл чамд юу хамаатай вэ? Чиний явдаг зам төгс болгуулж чадах эсгэд чинь нөлөөлдөг. Төгс болгуулах эрэл хайгуулдаа хамгийн их орох ёстой үнэн юу вэ? Бурхныг дуулууртай дагах үнэн. Бурхныг дуулууртай дагах нь хамгийн өндөр, хамгийн чухал үнэн бөгөөд мөн чанартаа үннийг эрэлхийлэх нь Бурхныг дуулууртай дагахаар эрэлхийлэхтэй адилхан. Чи насан туршдаа Бурхныг дуулууртай дагахаар эрэлхийлэх хэрэгтэй. Бурхныг дуулууртай дагах энэ зам нь үннийг эрэлхийлэх зам юм. Яагаад насан туршдаа Бурхныг дуулууртай дагахаар эрэлхийлэх хэрэгтэй вэ? Учир нь Бурхныг дуулууртай дагахаар эрэлхийлэх үйл явц нь завхарсан зан чанарыг шийдвэрлэх үйл явц юм. Яагаад завхарсан зан чанарыг шийдвэрлэх хэрэгтэй вэ? Учир нь завхарсан зан чанар Бурхантай зөрчилддөг. Хэрвээ чи сатанлаг зан чанараар амьдардаг бол сатаны, диаволуудын мөн чанартай бөгөөд Бурхныг дуулууртай дагахаар эрэлхийлэх нь завхарсан зан чанарын асуудлаа шийдвэрлэхийг чамаас шаарддаг. Энэ нь маш чухал. Чи завхарсан зан чанартай байх л юм бол шийдвэрлэгдээгүй жаахан хэсэг үлдсэн л бол Бурхантай зөрчилдөж Бурхны дайсан болно. Бурханд дуулууртай байж чадахгүй. Завхарсан зан чанарын чинь шийдвэрлэгдсэн төвшин бол Бурханд дуулууртай байдаг төвшин чинь. Завхарсан зан чанарын чинь шийдвэрлэгдсэн хувь хэмжээ бол Бурханд дуулууртай байдаг хувь хэмжээ чинь юм. Энэ цуглаан дээр бид Бурхныг мэдэх тухай яриагүй. Бурхныг дуулууртай дагахын тулд завхарсан зан чанараа шийдвэрлэж төгс болгуулахаар эрэлхийлэх үйл явцаар дамжин аажмаар Бурхныг мэдэж авдаг. Бурхныг мэдэх эрэл хайгуул нь өөрөө маш гүн гүнзгий хичээл. Тийм учраас бид энэ талаар хараахан яриагүй. Яг одоо бид хүмүүсийн хэрэгжүүлэлт, амьдрал, эрэл хайгуул, явж буй замтай нэгт холбоотой сэдвүүдийн талаар ярьж байгаа. Завхарсан зан чанараа шийдвэрлэхээр эрж хайх явцдаа чи аажмаар Бурхныг ойлгож, Бурхны хүслийг мэдэж авдаг. Чи Бурхны хүслийг ойлгож чадах үедээ Бурхны талаар илүү их мэдлэгтэй болдог биш үү? Тэгээд чи Бурхны талаар баг зэрэг бодтой мэдлэгтэй болдог. Яагаад чи Бурхныг дагах явцдаа Бурханд дуулууртай болж чаддаг вэ?
Учир нь чи Бурхны зүрх сэтгэлийг мэддэг. Бурхны хүслийг ойлгодог. Бурхан чамаас ямар стандарт зарчим шаарддгийг, Бурхны зорилго юу болохыг ойлгодог. Энэхүү ойлголт нь Бурхны талаарх зарим мэдлэгийг агуулдаггүй гэж үү? Үүнд аажмаар хүрдэг. Энэ бүхэн нь хоорондоо уялдаа холбоотой. Хэрвээ чи зөвхөн Бурхны талаарх мэдлэгийг л эрэлхийлэх юм бол хэцүүднэ. Би өдөр болгон Бурхны талаарх мэдлэгийг эрэлхийлэхээс өөр юу ч хийхгүй. Цэцэг хаанаас ургадгийг би харна. Хураг эхийгээ хөхөхдөө 2 хөлөө нугалдаг байхад яагаад тугалт тэгдгийг харна. Би энэ бүхнийг судалж тийм маягаар Бурхныг мэдэж авна гэж хэлж магадгүй. Зүгээр л энэ бүхнийг судалснаар чи Бурхны тухай мэдлэгт хүрч чадах уу? Яавч үгүй. Үнэн судалгаанаас үүдэн гардаггүй. Харин үннийг туршилгаараа л үнэхээр мэдэж авдаг. Судалгаа ямар ч нэмэргүй. Чи Бурхны бүтээсэн бүх зүйлийг мэддэг. Тэр нь гайхалтай бөгөөд тиймээс чи Бурхны талаар аль хэдийн бага зэрэг мэддэг. Гэхдээ чи юунд анхаарлаа төвлөрүүлэх ёстой вэ? Чи үннийг эрэлхийлж, завхарсан занчнараа шийдвэрлэж, Бурханд дуулууртай болох ёстой. Энэ эрэл хайгуулын явцад чи аар-сар олон асуултын хариуг баг багаар олж, хэрэгжүүлж, орох замаа олно. Завхарсан занчнараа хэдий чинээ нэгднийхгүй шийдвэрлэнэ. Үннийг хэрэгжүүлж, Бурханд дуулууртай болоход төдий чинээ амархан байх болно. Хүмүүс завхарсан зан чанартаа хязгаарлагдхаа болимогцоо эрх чөлөө, чөлөөлөлтийг үнэхээр олж авдаг бөгөөд үннийг хэрэгжүүлэх нь хүнд бэрх биш, харин маш амархан байдаг. Тэгэх нь үнэн хүмүүсийн айн болж байгаа хэрэг биш үү?